Ахуйн хэрэглээндх нүүрсэн халаалтыг үе шатаа бууруулна гэд та бүхний тараасан материал дээр байна л да. Тэгээд нэг бодлого 9 ажил 3 зарчим гэж энийг бол дэмжиж байна. Гэхдээ энэ дотор нэг зүйл тусааг байна. Эрчим хүчний хэмнэлтийг ерөөсө бичиг байна. Эрчим хүчний зохицуулах орон дээр өнөөдөр барилгын эрчим хүчний аудитор гэж бэлтгэж байгаа. Үйлдвэрлэлийн болон бусад зүйлээр 3 төрлөөр байгаа тийм ээ. Барилгын эрчим хүчний аудиторынхаа тоог бид нэмэгдүүлэхгүй болвол их үүсвэрээ нэмэгдүүлнэ л гэж яриад байдаг түнэс шиг хэмнэлтэд ерөөсөө ярьж чадахгүй байгаа. Энэ дээр одоо 26 оны байдлаар хэдэн аудитор байна вэ? Барилгын эрчим хүчний аудитор. Цаашдаа энэ тоог хэд болгож нэмэгдүүлэх гэж байгаа төлөвлөгөө байна уу? Төсөөлөл байна уу? Эрчим хүчний зохицуулах орооны дарга төвшин чулуун тусламж гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр эрчим хүчний хэмнэлтийн асуудал бол хамгийн чухал байгаа. Энэ эрчим хүчний энэ дутагдaltaй энэ үед эрчим хүчийг үнэхээр хэмж чадах юм бол бараг дахиад нэг дунд орон шинэ өхөөсөр барих төвчний юм хэмнэлтийг бол бас өхөөсрийг бүрдүүлж юм боломжтой байгаа. За өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны эрчим хүчний хэмнэлтийн 83 аудитор байна. Яг барилгын хэмнэлтийн 35 аудитор одоо яг эрхээ аваад ажиллаж байгаа. Ер нь энэ 35 аудиторуудын хувьд бол барилгын эрчим хүч одоо барилгын одоо эрчим хүчний хэмнэлтэн дээр бол зөвлөмж гаргаад ингээд ажиллаж байгаа. Эрчим хүчний аудитор дээр цаашдаа хэд болох вэ гэсэн төлөвлөгөөг асуусан. Тэрийг мэдмээр байна. Яагаад тэгэхээр өнгөрсөн жил 35 аудитортай байсан. Энэ жил бас хэвээрэл байна. Сая хэмнэлтэд бид нар хэрэгжүүлэл явах юм бол цаашдаа бид нар дор хаяж жилдээ 200-аас 300 аудиторууд маань 5-аас 10 барилга дээр эрчим хүчний аудит хийгээд тэрнийгээ дулаалдаг, утаа гаргадаггүй болгодог, яндангуй болгодог гэсэн ажлууд хийгээд явах хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо байгаа 35 цаашдаа хэд болж нэмэгдэх вэ гэсэн нэг тодруулах асуулт байна. Тий. Гишүүнтэй бол эрчим хүчний зохицуулахаараа санал нэг байгаа. Бид бас 35 аудитор бэлдээд жил болгон бас ажлын дүгнээд явдаг ачааллыг бас авч үздэг. Сүүлийн үед 24 оны үн тарифын өөрчлөлтөөс хойш ер нь орон байраа дулаалаа гэдэг нэг томоохон юм аян өрнөж явж байгаа. Энэ дээр бол эрчим хүчний хэмнэлтийн барилгын хэмнэлтийн чиглэлээр бол нэлээд их ажлууд гарч ирж байгаа. Бид бол энэ 35 аудиторыг бол одоо нэг дахин ер нь 70 болгож нэмэхэд ер нь боломжтой юм байна гэсэн тооцоолыг манай хүмүүс хийсэн байна. Хэмнэлтийн хувьд бид нар энэ 9 ажилдаа яг нэрлэж оруулаагүй боловч том ажлын нэг тухайлбал энэ өвлийн ачааллыг давахын тулд бид хэрэглээгээ бас нөгөө талаасаа зөвхөн үйлдвэрлэл бэлэн цахилгаан дулаан хүлээх биш хэрэглээгээ иргэд бид нар өөрсдөө хэмндэг, тохируулдаг байх ёстой маа. Энэ талаар мэдээллийн, сурчлагын, ухуулгын ийм ажлыг бид бас өрн хилцүүлгийг өрнүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хоёрдугаар асуулт доголдол гарсан тохиолдолд 290 мегаватт чадал хязгаарлана гэсэн байна. Сая хэлсэн эхний ээлжинд 25,000 дараа 80,000 өрхийг ингээ хязгаарлаад явна гэж байгаа тий. Энийг яг аль байршил дээр хаана хэдэн цаг тасрах юм бэ гэсэн тийм төлөвлөгөө байна уу? Тэгэхээр зөвхөн өрхийн тоогоор тэгж харагдаад тахлаар аж ахуйн нэгжийн тоогоор харагдаад тахлаар манайх тасрах юм уу үгүй мүү гэдэг мэддэхгүй байна. Тэгэхээр яг доголдол гарах юм бол энэ байршлууд дээр дүүрэг, хороо, аймаг сумаар нь хязгаарлана гэсэн төлөвлөгөө байх ёстой. Улс орны удирдах газар халуун ус тасран гэдэг мэдээллийг бол их тодорхой өгдөг болоод байгаа шүү дээ сүүлийн хэдэн жил бол. Тэдээс тэдний өдрүүдэд тасалнаа гэж яг ирэх өдөр бол ирдэг болж байгаа. Эрчим хүчний яамч гэсэн энэ хэмжээнд ажиллах хэрэгтэй. Тэр мэдээлэл байна уу? Цэрэн жамц. За усан жамц гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний салбар үндсэндээ бол 5 сарын 10, 9 сарын 10-нд өвөл зүүнний гэсэн 2 гурван баталдаг. Тэгэхээр 9 сарын 10-нд гарах өвлийн горимоор бол 24 багц болгоцсон байгаа хамгийн одоо 530 мегаватт дээр. Тэгэхээр байршлууд нь нэг үржлэн гараад төлөвлөгөө нь гарчдаг. Зуны бага ачааллын горим дээр бол манайх энэ сая ус сувг гэж ярьдаг чинь манай эрчим хүчний салбарын зуны горим батлагдж байгаа горимын дагуу бид шугам сүлжээгээ засварлахад хийж зориулдаг ийм л горим байгаа юм. Тэгэхээр бүх төлөвлөгөөнүүд бүх юм гараа явчихна. Гэтэ аль бол хязгаарлалт хийхгүй гэж байна. Тэгвэл одоо бас гэмтэл саатлууд тоногдууд их гардаг. Ягаад тэгэхээр үйлдвэрлэл хэрэглээ үйлдвэрлэл хоёр жиг хамтхан явдаг учраас манай салбарын онцлог энэ дээр үүдээ шүү. Та бүхэнд баярлалаа. Жил бүрийн 5 сарын 10, 9 сарын 10-нд хязгаарлах горим баталдаг гэж байгаа. Энэ хязгаарлах горим батлахлаар энэ мэдээлэл бас олон нийтэд түгээх ажлыг сайн хэдтэр хийвэл зүгээр гэж бодож байна. Одоо энэ ус таслах хуваарийг бол бараг л хотоороо мэддэг болчихлоо шүү дээ, тий. За манай хотхон, манай хороо, манай дүүрэг дизээ тасрах юм байна гэдэг мэддэгтэй адилхан сая хэлсэн таны дэлгэрэнгүйгээр хэлсэн байршлуудыгаа бид нэр өвөл болохоос өмнө эсвэл дулаан өнгөх үедээ за 290 мегаватт дутах юм бол
эндээс эхэлж хязгаарлал шүү гэсэн бодит мэдээллийг өгөх буюу төр өөрөө тодорхой байдлыг бий болгох ёстой. Энэ дээр нь та бүхэн манай анхаарч ажиллахыг хүсье, амжилт хүсье.